ингээ өнөөдрийн нэвтрүүлгийн хамгийн эхний зочин бол Монгол Улсын гавьяа жүжигчин, дуучин Бүрнээ баяр. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Өдрийн мэндэ. Шинэ оны босгон дээр үндэсний олон нийтийн телевизийн одоо сайхан хүнтэй нэвтрүүлэгт бас өргөдөж оролцож байгаадаа баяртай. Манай нэвтрүүлэг нэг урьдчилан бэлтгэсэн бичлэг үзээд тэгээд ярилцдаг юм уламжлалтай юм зочинтойгоо танд зориулж бэлтгэсэн нэгэн бичлэгийг үзээд хоёул ярилцгоо. За тэгээ. Алдрын дурсаа магтаал сонсохдоо аярах зүрхээ барьж ядан чагнаваа амин холбоотой сайхан ээждээ Эзэнэл юм дэгжин ганган байж. Эчтэй би очлоо. Эчтэй хүн жаргадаг юм аа. Эчтэй би очлоо. Саний ямар гоё бичлэг байж идэм бэ те үндэсний телевиз. Тийм багаз. Энэ ямар их дурсамжтай сайхан бичлэг ингээд бас үндэсний телевизэнд фондод байж идэм бэ те. Би бол энэ бичлэг бол надад байхгүй юусэн. Залуу нас минь харагдчихээн. Залуу хоолой минь сонсогдчихээн. Тэгээ бас тэр хамт энэ нэвтрүүлэгт оролцож байгаа сайхан хүмүүстэй таньдаг хүмүүс минь бас сайхан гоё залуугаараа харагдчихээн. Маш их баярлалаа. Хүүхэд байхын л таныг зурагтаар харахтаа ямар гоё ихч вэ, ямар дэгжин ихч вэ л гэж хардаг байсан. Баярлалаа. Өнөөдөр ч гэсэн та маш гоё дэгжнэр ингээ бие авч урлагийн хүн ийм л байдаг бах та гэж бодог. Дандаа тэгж бодогдуулдаг шүү. Баярлалаа. Одоо ахаад нэг бичлэг үзье. Би бүр шунчлаа. Таны бас нэг бичлэгийг бэлдсэн байгаа. Монгол улсын ардын жүжигчин төрийн сойрхолд удирдаач манай хөгжмийн ахмад зохиолч Чулуунгай Минж буурал хархираад уг Хилийн цэргийн дуу үжигийн чуулгын гоцлол дуучин Бүрнээ баяраар дуулуулсан байна. Энэ дууны үгийг Галсан Дорж зохиожээ. Ямар саний. Яста жинхэнэ баярлалаа. Мартагцсан аялгаа гэдэг шиг те. Яста зөөдөлсөнгүй энэ бичлэг хүртэл байдаг юм шүү дээ. Та энэ бичлэг ерөөсөө хараагүй яа гэж? Ерөөсөө хараагүй. Тухайн үед тэр тэмцээнд оролцоод болол өнгөрсөн. Ардын жүжигчин Чулуунгай. Чулуунгай тий. Ямар гоё дуу вэ? Тий. Та энэ дуу ер нь ахиж энэ тэнд дуулдаг юм уу ер нь? Үгүй. Энэ чинь нөгөө нэг тэр үед фонограм гэж байхгүй. Энэ камерны оркестр чинь надад олдохгүй шүү дээ. Тэгээ яг манай чуулгах биш болохоор зэрэг тэгэл бас ч гэж ор дуулаагүй биш нэг 2 3 удаа дуулж исэн ч юм уу дуулаа. Тэгээ таны дуулдаг арай нэг тийм өөр дуу шүү. Өөр Бүрнээ баярг олж харсан. Би бүр сая иччлээ. Тэгээ нэг жоохон мэрэгжлийн төвшөнд дуулах гэж оролдож исэн байна л да. Би бол одоо нэлээ хойно бараг хөдөлж 40 хэд бүр 50 наснаас үеэс сурсан. Хичнээгэр. Тэрнээс бол одоо яг нөгөө нэг өөрийнхөө чуулгын найрал дууны багш нарын школоор одоо дуучин болж төлөвшсөн.
Тэрийн цэргийн дуужгийн чуулгаас тэгсэн үү та уран бүтээл? Урлагийн гавь цэцгэлтэн Нарсанжи багш эхлээд миний багш байсан. Тэгэл ер нь инхвэр багш гээл урлагийн гавь цэцгэлтэн инхвэр гэ. Ер нь их мундаг хүмүүсийн гараар нөгөө дуучин болох юм. Тэгээд бас нэг баг 20 хэдэн жил хоорт болсон. Тэгэхээр зэрэг ер нь хоорт их дуулна гэдэг бас нэлээ суралцдаг. Одоо найрал дуучдын бүрэлдэхүүнд орж дуулж агаад ер нь би нэг юм гоцлолж өөрөө уран бүтээл гаргая, эсвэл гоцлож би ер нь дуулъя гэдэг тийм санаа танаас гарч ирсэн үү? Эсвэл ер нь аз хувь тохиолдлоор та гоцлж дуулах тэр нь одоо үзэгч олонд ингэж хүрэх гэдэг юм уу? Тийм одоо хувь зохиолтой байсан уу? Ер нь чуулгад ирээд эрэхтэл би ер нь ослол дуулна гэж бодож ирсэн ба. Тэр үед чи одоо нөгөө нэг Сойсын 1-р курсыг ардын жүжигчин байдаг гэдэг шиг айгүй болно гэж бодоод ёо. Тэгээ ерөөсөө ингээл ганцаараа солист дуулна гэсэн бодолтой иржсэн ба тий. Яг иржсэн. Тэгтээ юу би эренгүүтээ нөгөө нэг хилчэн хамтлагтай болчихсон. Тэгээ тэр чи хилчэн хамтлаг гэдэг бол бас юу ганцаараач дуулна. Одоо хамтлагийн одоо 2-3-уулаа дөрвөлээч дуулна тий. Амьд хөгжмийн хамтлаг. Манай хилчин хамтлаг сая 40 жилийн ойг хийлээ. Сайхан баяртуул явуулсан. Бүрнэ 2 гэж нэг юм дуучин байна гэсэн өөрийн нэрээр яг ингэж тамгалж гарч ирсэн дуучин ээж минь үү амьдралаа би чамд хайртай юу? Үгүй ээжтэй би очлоо доо. Ээжтэй би очлоо доо юу? Тийм. Тэр одоо хамгийн анх юу одоо Ганбаатар гавьяат маань радио дээр Монголын радио дээр дуудаад ийм дуу байна. Тэгээд багш нартай ярилцсан юм шиг байна. Яг дуулаад явсны дараа сонсчод их голсон. Чи их таарах урлаж дуулсангүй зүгээр нот уншаад ингээд хайцсан. Тэгэл жоохон би юу дотроо бас жоохон гутраад яаж дуулах байсан болоо гэж бодоод тэгээд байжсэн чи ерөөсөө 2-7 хонсноггүй юу. Монголчууд бүгд баг мэддэг болсон. Цугтуулаад. Тэгээд нөгөө нэг Ганбаатар гавьд тэр үст амар баярлцсан. Хүү нөгөөдөг ч өстө явж өгч шээ. Нөгөө муу дуулаад гэсэн байна бүр байхгүй. Нөгөө дуу чинь нэрээсээ бүр өстө бүх монголчуудын мэддэг дуулсан биш үү. Их баярлаад ямар ч байсан нэг яг өөрийн гэсэн дуу тэгж анх бүтсэн. Аминагийн багын нэг бичлэгэн дээр та хоёр ээж охин хоёрын тий цас цагаан охин гэдэг аюу хөөрхөн. Тийм юм харилцаа дуулдаг штэ. Тий 2 дугаар ангид байсан. Тий. Тэгээд дараа нь хаяхан ээжтэй би очлоод дууг Аминат хоёр ахаад хамтраад дуулсан байгааг харсан чинь маш хөөрхөн санагдсан. Тэгээд одоо энэ ээжтэй би очлоо доо гэдэг энэ дууг дахиж одоо бас өнөөдөр үзэгчтэй таны одоо тэртээ 90-ад оны бичлэгийг ахин эргэн сануулж энэ дууны тухай ярьсан байна юм учиртай юм аа. Өнөөдөр ингээд нэвтрүүлгийн маань одоо урилгыг хүлээж авч цаг зав гаргаж ирсэн гавьяаттай баярлалаа. Баярлалаа. За бид өнөөдрийнхөө дугаарт нэгэн авьяаслаг сайхан залууг өрсөн байна. Энэ бол хөгжмийн продюсер дуучин Наки буюу Нацаг дорж. За өдрийн мэнд хүргэе. Та бүхнийхээ энэ сайхан торгон мөчийн амар амгалан айлтгаж байна. Манай нэвтрүүлэг нэг онцлог байгаа. Зочинтойгоо хамт нэг бичлэгийг үзээд нэвтрүүлгээ эхлүүлдэг юм. Чи таних юм уу? Манай хамтлаг хүүхдийн ордны хамтлаг. Ояа. За цагаан дээлтэй залуу штэ. Галтын хажуутан хөвтэстэй байгаа. Яа. Цасмасыг яагаад байгаа юм бэ те? Яа энэ шүү дээ. Энэ шүү дээ. Хөөд хөдөж өвчл байсан багтаа удаан. Тэ. Энэ одоо яагаад байгаа юм бэ ёо? Тэртээ ихэр тэр дээр үе 2004-5 он. Онын сүргэн зарим гайхуу. Үндийн талдаа надад байгаа. Хэр халтурын зарим гайхуу.
Хүндийн талдаа налж байгаа хэр халтарн зарим байхгүй. Яа. Юуги Үснэг. хүндийн талдаа Бас дундуур нь ямар амар зохиомжтой юм бэ? Манай сүхэн ахын зохиолтой. Сүхэн ах. Ямар хөөрхөн. Яа. Ёо, ямар амар түүх вэ? За одоо энэ түүхийн талаар ярина да. За ямар гоё юм бэ тий. Би 2001 онд анх хүүхдийн ордон гэдэг байгууллагт дууны одоо дугууланд манай аав ээж хоёр хөтлөж авчиж өгчээсэн. Тэгээд тэр дууны дугууланда сурж байгаа хавцтай дууныхаа багш одоо манай ганч мөг багш хүүн одоо тэр өглөөд байгаа юм За. байглаа гэд. Тэгээд манай хамтлагийн 3 гишүүнтэй хамтлаг байгуулад манай багш байгуулад тэгээд ийм 3 тэс өөр ертөнцийн нөхдөг л нийлүүлсэн байгаа юм л да. Тэгээд би болохоор яг бэлтгэл цэцэрлэг байхдаа хамгийн анх одоо тосон цэнгэл сумаас Тэлмэн Завхан аймгийн Тэлмэн сумаас эмээ өвөөгөөс хамгийн анх одоо Улаанбаатар хотод ирж байгаа ийм хүүхэд. Тэгээд сургуульд орж мороод ингээ явж байсан чинь тэгээд яалтчгүй хотын одоо соёл бүх юм надад шинэ байсан чинь хүүхдийн ордон бүр амар шинэ он чинь. Тэгээд сураа явж байсан чинь намайг болохоо тэр хамтлагтаа яаж авсан бэ гэхээр ийм сонсголтой. Тэгээ би ингээд багшийн заасан юм нэг сонсоод шууд сурчдаг тийм хүүхд байсан аахгүй. Тэгээд ингээд дандаа дууны ардталт нь ийм хоолой салгаж дуулдаг. За. Зүгээр дуулахгүй. Зүгээр дуулахгүй дандаа хоолой салгаж дуулдаг. Тэгээд тэр хамтлагтаа болохоор намайг ийм хоолой салгадаг, арын бэк вокал тий тэр ингээд дүүргдэг. Тим одоо гишүүнээр нь аваад манай одоо Болор Эрдэнэ гэдэг одоо хамгийн түрүүнд гардаг энэ залууг болохоор одоо үндсэн дуучнаар нь тий тэгээд байгалаа болохоор өглөө чин одоо тий тухайн үед яг юм рэп хип хоп одоо яг тренд болж исэн. Яг тэр утгаараа юм бидний юм жаалууд гэдэг юм хамтлагтай байсан. Тэгээд яг энэ студид орж ирэхээр яг тэр бүх юм надад одоо ингээд яг өчтөрхийн юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээд бид гурван бас нэг ийм бичлэг байгаа нэг юм яг энэ студид 600 студид ингээд өвлийн цас масны шинэ жилийн нэг нэвтрүүлэг. Тэгээд ингээд бүгдээрээ нэг юм ингээд чадлаараа л урд шүнжэнгөө ээж мэжээрээ оюулсан пижак хүмүүсүүлээ зарим нь ингээд нэг юм оролт зүгээд тэгээд ингээд дээрээс цас мас ороод яг нэг юм шинэ жилийн дуу муунууд бичүүлж ирсэн. Яг ийм сайхан танил гэр шиг тийм студидээ эргэж ирээд ийм бичлэг үзнэ гэхээр бас сонирхол өгд юм байна гайхалтай. Чихтэй яг энэ бичлэгийг үзэлтэн гэж юу төсөөлөг байх тийм. Юу ч төсөөлөөгүй тийм. Гэхдээ одоо манай үндэсний телевизийн одоо архивт биднээс маш олон бүтээлүүд байгаа. Одоо энэ бол нэг л жишээ шүү дээ тийм. Тэгээд яг энийг гараад ир гэж яаж бидэг вэ? Яг цагаасар яг ингээд бид нар сүхэн ах дээр ингээд ирдэг юм. Тэгээ угаасаа сүхэн ах л хүүхдээ ирдэг. Тэгэл ирэхээр шинэ жилийн нэвтрүүлэгт орно, цагаан сарын нэвтрүүлэгт орно, наадмын нэвтрүүлэгт орно. Энэ бол байнгын. Тэгэл энэ одоо үеэр дандаа үндэсний телевизийнхаа бүх одоо хүүхдийн редакцийнхаа бүх юмд ордог байсан. Бид нар нөө цоглог хөтөлбөр гэдэг байхад цоглог хөтөлбөрийн дууг нь бид нар дуулчихгүй юу. Тэгэл байнга л тэр дуу явж идэг байсан. Тийм шүү дээ. Өдөр болгоо. Тэр бол маш одоо хүүхдүүдийн хувьд бол ийм танил болсон тийм дуу байсан. Орой цэцэрлэгээсээ тараа сургуулиас тарж ирээд хоёр л юм үзнэ. Цоглог хөтөлбөр тэгээд болтрон. Тий. Болтроны тэр угсардаг гэдгийг бүгдээрээ чэйжилсэн. Цоглог хөтөлбөрийн дууг бид гурав дуулжсан. Манай хамтлаг жаалууд гэдэг. Саяны энэ хамтлаг шүү дээ тий. Та нар бидэнтэй гэдэг дуу байхгүй юу? Тэгээ бүгд мэднэ. Манай үеийнхэн байтгаад бүр амар олон үеийнхэн мэднэ. Тэгээд яа тэгэхээр цоглог хөтөлбөр чинь тийм л одоо тэр үеийн хамгийн том нэвтрүүлэг тий бүх орондоо гардаг. Тэгээд бүх хүүхдүүд дуртай. Тэгээд тэр дууг нь одоо тий манай ганч юм өгш цохиож ирсэн. Тэгээд бид гурав тэрүүгээр бас зөндөө олон одоо шинэ жил тий хүүхдийн одоо баярын нэвтрүүлэг зөндөө орж исэн. Өөрийгөө анх зургатаар харчаал эсвэл гарна гэдэг тэр хүлээлт бол бас гоё шүү дээ тий. Тийм тэгээд
хамгийн анх одоо үндэсний телевиз дээр ирж бичлэгэнд орчоод тэр жилийнхаа яг тэр 31-ний өглөө ч юм уу те өөрийгөө үзэх мүзэг бол үнэхээр сонин бүр гайхалтай. Янз янзын ах дүү нар руугаа тухайн үедээ бас утас муц заримдаа бас холбоочлол байхгүй. Тий би гарна гэд хэлээрээ цадуултаа бадуултаа хэлчихлээ. Тийм Энэ бичлэгтэр нийлээ даарсан юм шиг байна. Хацар бол бас нэлээд луулайсан байна шүү дээ тий. Бид нар одоо тэр нэг сонгоны амралтын тийшэл явсан санагдаад байгаа тэр үед. Тэгээд цагаан сарын нэвтрүүлгийн одоо яг ийм бичлэг. Тэгээд цагаан сар учраас дандаа ардын дуу дуулдаг бид нар. Тэгээд багш биднэрт яг энэ нэг зайран гэдэг тий дууны одоо юг одоо дуу шүлэг аяыг бидэрт өгөөд биднээс хураад дуулж байгаа яг бичлэг нь энэ багхгүй. Сая тэр цас мас ингээл өшгөлөөл тухайд ингээл та нарын шийдлээс нь эсвэл ингээ найруулагч та нар жоохон тэгээд өрсөө ахуулах гэсэн нөө. Тэр юу. Одоо харин тэрийг цас өшгөлснийг нь одоо харсан чинь юу ч хийгээд байгаа ингэж боддог гэж шүү дээ. Тухайн үедээ л яг амар шийдэл наа чи концепт нь ингээд өшгөлөхөөр цацраал. Одоо яах юм те хүүхдээр төсөөлж л байгаа шүү. Маа ингээд яг Монгол гуталтай цасаа ингээд өшгөлөөл тийм хааж байхгүй л гэж хэлсэн баг л та. Тэ? Тэгэл бид нар амар шинэлэг юм сэтгэлчлээ. Тэрийг хийх гээд байна гэж бодож л хийсэн баг. Тэгэл дараа нь үдсэн ч гэсэн та нарт бол энэ маш гоё санагдж лээсэн баг тий. Тэр чинь тэгээд ерөнхийдөө нэг ийм концепт нь юм байгаа байхгүй. Ардын дуу. Тэнгуүтээ ардын дууг нэг ийм гоё шинэлэг эстрад тийм одоо хөгжмийн найруулга хийгээд дээрэс нь дуулахтаа рэп тий. Ер нь л ингээл амар инновац тухайн үед л хийгээд байгаа байхгүй. Тэр өмнөснийхээ ийм гоё ийм аялгау шүлгийг ингэж орчин үеийг болгож гэн л гэж бид нар тухайн үед. Зүгээр л байдгаар нь дуулж бас болно шүү дээ. Гэтэл бас тэнд ингээд хүүхдүүд тэрнээ багштайгаа ярьж байгаад маш гоё юм шинэлгээр бас тэрэнд бүтээлчээр хандаад байна тийм. Яг чи бид нар ингээд бид гуравт нэг тийм ардын дуунууд л өгөөдөг байсан багш. Тэгээ багш өөрөө биднэрт ээж танаа хайртай гэдэг амар гоё дуугаа өгчээсэн. Хамгийн гол нь тэр манай ордныхан ч гэсэн бид тухайн үед бид гурыг тэр Баатар цогтын нагц гэдэг дуугаар юусэн амтдаггүй байхгүй. Тэрэндээ зориулаад бид гураа саяны тэр дээл мэйлийг хэлчихсэн хантааз мантааз энэ малгай зал. Тэр малгай бол одоо болтоод байгаа шүү дээ. Тэгэл хаа очин нөгөөтгөө дуулна. Тэгээ тэрийг нэг юм диско болгоцсон заяа Баатар цогтын нагцыг. Тэгээ дундуур нь үглээтэй. Тийм хамтлаг. Тэгэл халтур матураас явна тухайн үед. Хүүхдүүдийн сургууль мургуулын хааганд бадсан. Тэгэл ерөөсө дүм баваасан сахалтай. Тий одоо би их тухайн үед л тий тэгж дуулдаг байсан. Хүүхдийн ордонд одоо орсон цагаас чиний ер нь за би нэг иймэрхүү зүйл хийх юм байна. Иймэрхүү юм гэдэг тэр дүр бий болсон болов эсвэл ер нь багасаа бас ер нь л хөдөө байхын л тэгэл дуулаал арай өөр юмыг эрэлхийлдэг хүүхдээс нь. Намайг хүүхд байхад намайг манай аавч хоёр их анзаарч ирсэн юм байлээ. Манай хөдөө чинь одоо хоньны найр, хурим найр. Тэгээ цагаан эсгийн ёслол. Тэ эсгийн хийх мэт ингээд найруу зөндөө болдог. Тэгээ найрууд болоход одоо голоороо л нэг найр болонгууд бүгдээрээ тэр нэг алдартай нэг топ хідэн уртын дуунууд мурдын ардын дуунууд цэнгэрлэн харагдах уулзмал гэдэг. Тэр тэр үедээ л ерөөсөө нэг сонсоолж хийжлдэг. Та маргааш нь тэрийг бүтэн өдржингөө дуулаад хуруу туглаа хариулаад ингээд гүйжсэн тийм хүүхд нас байхгүй. Тийм учраас манай аавч их анзаарсан юм шиг байгаа. Энэ ер нь ингээл дуулаад байна гэдэг чинь нэг юм байх шиг байна гэд. Тэгээд нам хотод ирэхдээ тэр дугууланд оруулж гисэн байгаа байхгүй. Ганчимэг багшийн дугуулангийн хүүхдүүд ер нь хүүхдийн ордны дугуулангийн хүүхдүүд бол манай одоо хүүхдийн редакцтэй нэгт их холбоотой ажилладаг. Эндээс маш олон одоо олонний танил болсон өөрийнхөө яг уран бүтээлийнхаа зам мөрөөр их тод явж байгаа олон одоо бас артистууд төрсэн байдаг шүү. Тэгээ тэр бол бас энэ үндэсний олон нийтийн телевиз гэдэг бол үүргээ бас тодорхой хэмжээнд одоо хүүхдийнхаа чиглэлээр соёл урлагийн үүдгийн бүх л одоо салбарт бол их тод ингэж гаргаж явж байгаагийн бас нэг жишээ бол ингээд таа сууж байна. Одоо яг энэ нэвтрүүлэг ингээд гарч байгаа юм чи. Тэгээд манай хүүхдүүд энийг айгүй хүзэх юм байна. Тэгээд би ч өөрөө яг тэр үедээ 11, 12 настай хүүхдэл байсан байна. Одоо ингээд хараад хахаар та гурав гэхдээ яг ингээд камертон шиг номин талшдаг хамтлаг болно гэж тухайн үед мөрөөдж ирсэн үү? Ярилцж ирсэн үү? Байлгүй яах вэ? Бүр ингээд одоо яах вэ? Хитэн цомог гарах уу? Тоглолтоо яах уу мах уу? Яг тэгж ярьдагсан. Тэгээд альбомаа гаргана. Тэгээд дуу муугаа
хамгийн Монголын гой студиуд дээр бичүүлэн ингээд тэр хамгийн гой дурсамж. Хамтлагийн маань нөгөө хоёр гишүүн маань одоо хаана юу хийж байгаа? Манай Болор Эрдэнэ гээд одоо манай госол дуучин болохоор нэлээд олон жил одоо том ресторануудаа тоогооч хийсэн ахлах тоогооч. За. Шангрилагийн тэр том ресторан тэгээд сүүлдээ тэр Новотилийн ресторанд тоогооч хийгээдсэн. Манай байглаа болохоор угаасаа ясны рэпер. Тэгээд Америкт, Канадад бас сургууль сурж амьдарч байгаад Монголдо саяхан ирсэн. Сайхан гэр бүлтэй, хүүхэдтэй болоод ингээ амьдарч байгаа нэг манай найз байгаа. Тэгээд За ингээд аван солигдож байгаа энэ сайхан торгон мөчөд эрхэм сайхан уран бүтээлч дүүгээ ураад тэгээд бас дурсамжийн ингээд хөглөөд бит хоёр ярилцаа суух сайхан байлаа. Баярлалаа ирсэнд. Одоо 21 2 жилийн өмнөх тийм миний яг хүүхэд бага насныг одоо яг дөнгөж сайн энд давид ирлээ шүү дээ тийм болохоор маш гайхалтай гоё байна. Одоо болохоор нэх олон оймс илээгээгүй ч гэсэн тэгэхээр 21 жил 22 жил тийм алидины дөрвөн одоо тийм сайхан мамагийн аав болсон байна. Тэгээ энэ манай хүүхдүүд л яг манай одоо баг хүмүүс яг энийг амар сонирхож үзэх байхаа тийм. Ави бэсэмэл гэдэг. За баярлалаа Наки. Тэгээд ямар сайхан уран бүтээл хүргэе гэж бодож байна. Би хүүхэд байхдаа л соёл эрдэнэ гэдэг агуу хамтлагийг сонсож хөтөж биширж ирж байсан. Би энэ хоёр дуунд нь бол маш их дуртай. Тэрийг нь яг манай соёл эрдэнэ хамтлагийн хөгжмийн зохиолч одоо Галсан Баатзундарын одоо гигэн дурсгал зориулсан ийм хандивын тоглолтын дээр яг дуулах боломж гараад энэ хоёр дууг дуулж ирсэн. Энэ болохоор одоо Монгол улсын гавьяач жүжигчин Насан тогтох хичээн дуулж ирсэн. Зөвхөн чи амин насны урсгал гэдэг хоёр дуу байдаг. Яг тэр тоглолтын дээр би ингээд дуулаад яах бол гэж бод айгүй хичээсэн. Тэгээд тэрэн дээр Зундар агсны хүүн тэр тоглолтыг үзээд тэр хоёр дууг намайг дуулахыг сонсоод тэгээд тэр оройн ханаас ч миний одоо дугаарыг олоод тэгээд над руу холбогдоод тэгээд аав юм маань энэ дууг маш гайхалтай дуусанд баярлаа. Цаашдаа энэ дууг дуулахаар болвол ингээд дуулах эрхийг ингээд өгч гинэ. Тэгээд дуулж байгаарэ гэдэг тийм яг тэр тоглолтын орой л надад тийм зөвшөөрлийг өгч ирсэн. Тэгээд би тухайн үедээ маш их баярлаад тэгээд 3 жилийн дараа гэсэн үг. Тэр тоглолт бол ингээд нэлээд 2-3 жилийн өмнө болж исэн. Тэгээ яг энэ он солигдох мөчөд төмөн олондоо дуулж өгөх юм гоё хувь тавилантай юм байна да гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ бас яг энэ соёл эрдэнэ хамтлагийн энэ гайхалтай агуу алтан бүтээлүүдийн нэг болох амин насны урсгал гэдэг энэ дууг энэ сайхан студийн энэ гоё тайзан дээрээс та бүхэндээ бас танд бас дуулж өгье. Баярлалаа. Ямар гоё энэ дунд бид үнэхээр дуртай шинчлээд Накиг дуулсан гэхээр үнэхээр тэсийн ядан хүлээж байна. Анхны мөнгөн хэрөө талын алганд буулаа алсын түмэн одод тоолж болмоор шингэрлээ улаан шаргалнаараа улсын цагуур шурагалаа уйдгар гонигийн сүдээр цэжний уганд хургалаадаа
Языг илэх хүчтэй ганцхан насандаа хайрлаж амьдрах жаргалтай Do